уул намайг дуудаж байна. Ямар нэгэн map application утсан дээрээ дагахгүйгээр алхахаар шийдсэн. Йоо яардгүй явчих. Би хэдэн километр сая хүн хараагүй байхгүй. Ийм сайхан хорвоогийн. Йоо ямар гоё юм бэ. Амьдрах тусам амьдралд амар хайртай болд юм байна л гэж боддог. Би одоо чиглэлд магадгүй дөнгөж нэг 5 км л болж байгаа. За би хаана байна гэж яг одоо би Австри улсын Тирол гэдэг муж байгаа. Тирол мужийн одоо Тирол бол Альпийн мөрөөдтэй муж гэхээр Австрийн хамгийн гоё байгалтай газар. Энэ жилийн төлөвлөгөөнд бол байгаагүй. Тэгээд би зүгээр гинт үгүй явах хэрэгтэй. Уул намайг дуудаж байна гэж бодсоо. Би ямар ч интернетгүй тэгээд зурцаа зөвхөн бичлэг хийж зураг авах зорилгоор ашиглаж байгаа. Хамгийн ихний өдрийн аялал би Тиролийн хамгийн захын одоо нэг юу гэдэг юм бол монголоор нэг жижиг газар Seefeld in Tirol гэдэг ерөнхийдөө бол Альпийн мөрөөдтэй Тиролийн нийслэл Инсбрукээс бол нэг хол биш, нэг Инсбрукээс хэдэн километртэй, нэг 50 хүрхгүй километр байх. Сая би нөгөө микрофоныхоо энэ дээр нэдэг зөөлөвчийг алгуулгасан гэсэн шүү дээ. Тэгээ алгуулгачаад буцаад нөгөө алгасны хідэн замаараа жоохон хайсан байхгүй юу. Тэгээ буцаад алхаа явжсэн, чард явжсэн нэг 2 хос нэлийн настай магадгүй нэг 60 хүрсэн ч юм уу. 2 хос байсан. Нэг хос гэх юм уу? Хэрэгтэй юм ихтэй. Тэгээ надаа ингээл болоо ёо, ингээл буцчихж байгаа мó гэл тэгсэн байхгүй. Тэгэхээр би үгүй би харин нэг юм жижиг микрофоны энэ юм алгуулгаад гэсэн чинь хайлцах уу гэд тэгээд хөөргийн амтууд надтай хамт буцах гээд тэгээ би үгүй зүгээр угаасаа олдохгүй ах уу, нэг чухал юм биш ээ, яг амар жижигхэн болохоор харагдахгүй юм байна гэд тэгээд ингээ яриад ясан чинь тэгэл яриад өнгөрсөн л дөө. Тэр надаа одоо зөвхөн энэ 2 хүн ч биш, би ингээд ууланд явж байхдаа эсвэл гүүж байхдаа ихэнхдээ би ер нь залуу хүнээс илүү дандаа хөвш өөрөөсөө ахмад хүмүүстэй таардаг байхгүй юу. Тэгээ өөрөөсөө ахмад хүмүүстэй таарахтаа ингээ хосуудтай амар их таардаг. Би тийм хосуудыг зүгээр ингээ хараад өнгөрөхтэй хүртэл ингээд хайр хүрээд идэг заяо. Амар сонио. Тэгээ би сая тэр 2 хүнийг ингээ өнгөрсний дараа яг ингээ адилхан мэдрэмж авч байгаа хгүй, ингээ амар хайр хүрээд ингээ бүр ингээ ямар ч хөөх юмтэйгээд тэг бодоод хүн ч бол ингээ яг хүүхд хараад хөөрдөл өөр штэ тий. Тэгээд би ингээд хөгшин тэгээд ингээ уул усанд явж байгаа тийм л хүмүүс заяо. Алхаж байгаа гүйж байгаа. Тэгээ бодсон чинь миний нөгөө нэг айгүйх тийм мөрөөддөг ирээдүйн хосын хувьд мөрөөддөг амьдралын хэв маяг маань энэ юм байна л та. Одоо ингээд нэгдүгээрт хөгшин гэх нь цаашаа тийм насанд хүртлээ уртудаан хамтдаа байсан байна. Дээрээс нь эрүүл байна. Тэг ингээ хамгийн гол нь айгүй гоё юм хамтдаа хийх юмтай. Тэг хамтдаа хийж байгаа юм амар гоё. Ууланд алхах ч гэж. Эсвэл гүүж мөөх ч юм ингээ амар хөөрхөн. Тэг ингээ ууланд явж байгаа хүмүүсийг та нар ингээ анзаараарай заяа. Бүгд амар аз жаргалтай байдаг. Бүр ингээ цаанаасаа ингээ нүдэнд нь баясал тодорж идэг. Яг зарим хүмүүс ингээ бүр үгээлц явж идэг л та. Гэтэл ядаж тийм хүмүүс дараа нь ч болон амар гоё мэдрэмж авдаг. Йоо яардгүй явчих. Би хэдэн километр сая хүн хараагүй байхгүй. Тэгээд би ингээ бодож байсан чинь би ингээ энийг амар мөрөөдд юм байна. Тэгээд миний ингээ ideal одоо ингээ ийм л байвал гоё хамтран амьдрал тий баг. Би болохоор нэг гэр бүлийг яг баг гэж хардаг байхгүй юу. Амьдралыг хамтдаа ингээ туулах нэг баг. Тэгээ ийм багтай л болмоор байна гэж бод. Тэгээ дээрэс нь ингээ ууланд явж байгаа эрэгтэй хүмүүс. Тэр тусмаа ингээ настай одоо нэг 50-аас ямар ч гэсэн дээш насны хүмүүс амар гой сэтгэлтэй амар тийм дулаахан санагддаг надаа. Амар сонио. Бүр яг нэг юм миний нөхөр ирээдүйд
Яг ингээл харагдаасаа гэж би амар хүсдэг. Яг ингээл 50-60 хүрсэн алхаж чадна. Гоё те. Уул усан талхах дуртай. Тэг ингэж л харагддаг. Байгаасай. Тийм хүмүүс надад тийм ихтгэл даасан айгүй гоё ир хүн шиг санагдаад тий. Уулын хувцсандаа юм болгоч гэж. Тэгэл сайн нэг тийм бодол орж ирлээ. Дунд нь би 3 төөрөгч байхтай замаа буруу сонгоод 3 удаа нэг замаараа буцлаа. Яа цүнхтдээ хүн байна. Би буудлаараа орж чадсан бол юмаа үлдээсэн бол жоохон хөнгө очиоттай алахгүй юу? Гол нь энэ жижиг юм цүнхтэй болохоор бас алхахад жоохон үй би чинь жоохон буруу замаар яваад байна шүү дээ. Ах зөв замаар явж байна. Ах бүр цаантай явж байна хөө. Станер мондаг штэ ийм ах нарыг харахаар хайр хүрмээр штэ гэхгүй. За би жоохон буруу замаар явцсан аа. За би тэгтээ хаяа яг монгол хүмүүс гэдэг маань мэдэгдээд би ингээд хүмүүний явдггүй замаар явчтیں۔ Тэр хөл маань цөмрөөд орж байна харж гинөө. Тэгсэн чинь ингэ гიშгсэн чинь нөгөө юу байвал яан те юу гэвлээ бүр огт нөгөө нэг хүндий байсан бол яа жана ийм сайхан хорвогийн ачиж тийм дуу байдаг те яг гинт яа тийм дуу санаад орчих. Санста юу ч сонсогдохгүй байгаад тийм гоё энерги байна гэвд тоо хин чалга ёо ийм энергиуд цаас хүртэл сонсогддээ шүү дээ. Яруу найрагч чаана. Бүгдээрээ. Яа, ямар гоё юм бэ. Хорвоо дээр штэ тий. Яг ийм мөч хүн болгонд ирдэг баха. Гэт. Зүгээр л ац жаргалтай байх мөч. Зүгээр л бүх юмтай байгаа юм шиг мэдрэмж төрөх мөч. Тэгтээ ийм мөт ингээд амар хизэж ирэхгүй юм шиг санагдаад идэгтэй ойр орхон. Гэтэ зүгээр нэт та. Тийм мөч ирэн заяа. Миний энэ амар амгалан тийм хямдхан үнээр алдаагүй. Би ийм сэтгэлийн амар амгалан тархины ийм сайхан гоё гигэм байдлыг
зүрх сэтгэлийн гой хөнгөн байхыг тийм баг үнээр олж авсан гэж боддоггүй. Би бол маш их цаг хугацааг төлсөн, маш их хүчин чармаалт гаргасан, зөндөө бууж өгсөн. Тэгээд би ихтэй боддیں۔ Хүн хідэн ч удаа бууж өгсөн, хичнээн ч удаа хойшоо алхсан бай. Хүн амьдралтай ядаж нэг удаа ч гэсэн ингээд сэтгэл дүүрэх тэгсэн хэрнээ оюун санаа гоё ингээд хоосрон гэдэг нь шүү дээ тий. Хоосон гэдэг чинь уулын сөрөг үг биш юм байлээ шүү дээ. Хоосон гэдэг айгуу сайн юм сөрөг утгатай юм шиг санагдаад идэв шүү дээ. Тэгээ уул нь бол хоосон байна гэдэг чинь өөрөө дүүрэн байх юм байлээ шүү дээ. Дүүрэн хүнд хоосон цай байдаг. Яагаад гэхээр хоосныг хоосон гэж боддгоо болохоор. Би жоохон философтдаг байгаа шүү. Жоохон ойлгомжгүй юм ярьдаг байгаа шүү. За би одоо жоохон замдаа яарвчлахгүй бол буцах гэсээр байтал нар буцчихгүй гэхээс жоохон хайж байна. За би миний хадаасыг харлаа. Ингээд цаас тогтчиход байгаа байхгүй юу? Би жоохон өлсөд. Угаасаа өлсөх нь аргагүй мэн. Би ч юу ч хийдэггүй шүү. Protein bar. Кокостэй. Коконаттай. Би амьдралдаа идсэн хамгийн амттай сникерсийг хэлэх үү. Би 2020 оны 12 сард билүү 12 сард асрал тайрханд гарч илаа. Асрал тайрхнаас буцах замд амар шуурхтай байсан юм аа. Үгүй амар ч бас биш ээ. Тэгтээ миний ингээд нүд ингээд битүү бүрэлцээ. Би юу ч харахаа болж гисэн аахгүй юу. Тийм амар. Тэ нөгөө салхинд нь болоод нөгөө хүмүүс ингээд амар таарсан дээр хүн харагдахгүй. Тэгээд би амар айж исэн тухай үед тэр миний анхны угаасаа ганцхан удаа л би асрал тайрхны өргөлтэй барьсан. Тэгээд би буцахтаа ингээд амар айцтай. Тэр миний ингээд хацар ингээд хөлтцэн. Одоо ч гэсэн миний энгийн хацар ингээд одоо ингээд будаггүй үед илүү улаадаг. За одоо харагдвал одоо улаадаг. Ер нь уулаа л та гэж. Тэгтээ ингээд хөлжтэйсэн. Тэгээ би ингээд зүгээр ингээд юу ч харахгүй надад амар байсан. Би юу ч харахгүй нөө дүгээ болохгүй. Хэрвээ буруу чиглэл рүү алхах чивэл яана гэх амар айц. Яагаад тэгэхээр тийм ч би хүн харахгүй, зүг харахгүй. Тэгжээ би ингээд гинт суугаад за ерөөсөө чамаа сууя. Шуур голчих чинь би суугаад тэгээ миний цүнхэн миний карманд нэг сникерс байсан. Гаргаад ирсэн чинь угаасаа таг хөдөлсөн Монголын хүүтэнд яаж яхад ингээд чулуу болцсон заяа. Тэгээ би гаргаад завтаад ингээ хажаа таг гэл хугарсан заяа. Яаж хөдөө хугарчаагүй. Тэгээ тэр сникерс ганцхан хазмыг ингээд идээд яг буцаад амьд болж байгаа юм шиг санагдсан ш надаа. Амар ингээд хүч орсон заяа. Одоо ер нь бол цаг 14 цаг болж байна. Би 10 цаг 10 минут орчим алхаж эхэлсэн. Тэгэхээр одоо 11, 12, 1, 2 гээд 4 цаг алхсан байна. Дунд нь юусоо пауз авсангүй. Яг нэг газар очиод дараагийнхтай цэг дээр очиод пауз авъя. Дараагийнх дээр гэсээрээ л одоо баг буцах зам руугаа орох гэж байна. Тэгээ сая ингээд замдаа их юм бодлоо. Ер нь сая өнгөрсөн сүүлийн 2 цагийн зам баг би гав ганцаараа байла. Тэгээд түрүү нэг цанчин хахта таарад нөө ард явжсэн штэ би нэг хүн явж ийн гэд тэр хүн дараагийн зогсоол дээр очиход байжсэн. Тэгээд ямар ганцаард нь бол алхалт болж байна те гэд тэр ахт ихсэн. Тэгэхээр нь би гэхдээ амар гоё юм те бүр намгүй. Угаасаа тэнд бүр ингээд хинж ойрын мэдгүй ойрын дор хаяж 5 км-ийн орон зайд хинж байгаагүй заяа. Үнэхээр нам аниргүй үнэхээр гоёсэн. Тэгээ би сайн ингээд замдаа явж байхдаа
ингээ айгуу гоё уул ингээ хараад сүр жавхлан мэдрэгддэг. Бүр ингээд жоохон айдас юм шиг мэдрэмж заяо. Тэгсэн хэрнээ уул руу ингээ ороод ингээ алхаад эхлэн штэ. Тэг чи үзүүр мүзүүр ингээ алсаас харахгүйгээр дотор нь ингээ орчиж штэ. Тэгэхээр уул ингээ чамаа ингээ тэрвэд авч байгаа юм шиг болдог заяо. Ингээ амар гоё тийм юу гэх юм бэ? Тийм хүмүүс байдэн штэ. Одоо манай захирал одоо бас миний хамгийн хайртай ах маань бараг л хоёр ах шиг хүн маань тэр хүн маань яг тийм хүн байсан хгүй юу. Ингээд амар тийм аймар хүн. Би айдаг байсан. Тэгтээ яг ингээ ойртоод ингээ хамтдаа ингээ нэгдээд ирэхээр тэр хүний ингээ нүмер нөлөгт ингээ тэрвүүлсэн юм шиг амар тийм хамгаалагдсан маш тийм түшигтэй нүмертэй мэдрэмжийг өгдөг. Тэг ингээ алсаас ингээ харахаар айдас сүр жавхлан хүндлэл ингээ төрдөг. Тэгээ би яг бодоод уул ер нь яг тийм мэдрэмж төрүүлт юм байна надаа. Энийг яриад байгаа шүү дээ. Ийм сайхан уул ус ургамал хангаа байхад тэгээд тэг би харин сая яг бодоод нэрээ би яагаад уулан дуртай юм бол гэж хаад тийм хариулт оллоо. Тэгтээ штэ ер нь хүн болгоны дуртай юм өөр. Зарим хүмүүс хүний бүтээсэн юмыг биширдэг те. Хүний гараар бүтээсэн тэр одоо маш агуу түүхтэй барилга музей одоо шинээр их бүтээж гаргаж байгаа техник технологи ч юм уу юу юм ер нь хүний гар оюун ухаанаас бүтсэн юмыг биширдэг хүмүүс байна. Тэгэд ингээд над шиг одоо ингээд зүгээр байгалийн өөрөөсөө бүтээгдсэн зүйлсийг биширдэг хүмүүс байна тий. Тэр үгээрэл хүн болгон ялгаатай болохоос цаад ухтаа бишрэх, хүндлэх, хайрлах гэдэг сэтгэл нь нэг юм байгаа юм. Ууланд ухаачи гэдэг подкаст хийх юм уу? За би одоо хэрвээ Seafield руугаа буцвал 1 цаг гэж байна. 1 цаг алхах юм байна. Гэхдээ хардаа найзуудаа би нэг ч map ашигласангүй утсан дээрээ заяа. Бүр нэг ч удаа. Би интернет рүү нэг ч удаа орох шаардлага надад гарсангүй. Би нөгөө нэг хөөх юм уу цаас мөн штий. Тэр цаасаа бүр ийм болтол нь барьж явсан. Гэтэ би энэ цаасан дээр ингээд зүгээр л тэр газруудаар эргэн гэдэг нэг салаа замуудаар тэмдэглэсэн заяа. Тэгэл би үнэхээр нэрээ асуудалгүй 10 хэдэн километр алхахлаа гэж боддоо. Яа би ингээ буцах зам руугаа орно гэсэн чи амар гониг төрөөд. Гэтэ үнэхээр гоё алхалтай байлаа. Би сангалттай сайн ууж чадсангүй. Яаж хаад нөгөө нэг энэ ус маань бол бүр хөлдсөн байх. Тэгтээ ганц болгочих. Энэ магнит нөгөө нэг юуны ус шиг болсон ба шүү дээ. Горхины ус шиг болсон байна. Амар хүйтэн. Аргагүй л дээ хөрхий. Нөгөө нэг бүлэхэн цай маань бол одоо гоё болсон. Халуун цай маань одоо гоё бүлээх болсон байх. Өөч. Амьдралд амар талархмаар шүү. Хичнээн ингээд ядрах ч гэсэн алхах хөл байна. Хичнээн контакт линзтэй ч гэсэн харах нүд байна. Тэг ингээд сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх сайхан хил ус маань байна. Ийм гой байгальд ингээд гарч ирээд алхах зориг сэтгэл байна. Тэг ингээл бодоод хахад амьдралд ингээд талархах юм маш их. Хичнээн ч сайхан
ямар ч гоё ингээл улам бүр ингээд амьдрах тусам амьдралд амар хайртай болд юм байна л гэж боддог болсон сүүлийн үед. Би ч гэсэн бусад өсвөр насны хүүхдүүд шиг 13 мөрөвтэй ахтаа ингээл жихнээсээ хүчинсээ идэргээл те амар юм боддог тийм үе байлаа. Хизээ энэ амьдрал нэг амар тайван болох юм бол тоо гэл бүр ингээл цөхөрж исэн үе байлаа. Хизээ нэг ингээд хүснээрээ өөрийнхөө амьдрах юм бэ гэл ингээл хашгичж ойлж исэн үеуд байлаа. Тэгэл ингээл бодоход амьдрал зөндөө л үеуд байсан. Ийм үе ирэхийг төсөөлөөгүй үеуд зөндөө байсан. Төсөөлснөөс илүү олон ч байсан. Тэгээд гэтээ би нэг зүйлийг айгүйх ойлгосон. Хүн ингээм амьдралд талархах, баярлах зүйлтэй учраас баярлаж талархдаг биш юм байлээ штэ. Хүн талархах сэтгэлтэй учраас талархах зүйлээ олдгийн байлээ. Би болохоор буруугаар нисрэг талаас нь боддог байсан баг бахта. Тэ ингээд надад ухаарл хайрлах гэдэг хүмүүс надад ингээд би тэгж боддог гэсэн. Надад наа чин байхгүй шүү дээ. Би чам шиг гэр бүл өсөөгүй шүү дээ гэдэг ч юм. Би чам шиг одоо боломж надад байхгүй шүү. Тэгээ би яагаад тэрний төлөө баярлах ёстой байхгүй зүйлийнхаа төлөө гэж хүмүүстэй ингэж өөрийгөө жоохон харьцуулах үе надад байсан. Би бас их тэнэг хөвгтэйсөө. Тэгээд одоо л ойлгож байна. Одоо л ойлгоход ямар тэнэг юм бэ? Юм байгаадаа хүн баярлдаг биш юм байна. Нүд байгаа болохоор ямар гоё юм бэ? Би нүдтэй штэ гэж баярлдаг биш юм байна. Тэр нүд байгаа гэдгийг олж харах сэтгэл ухаан байж ч л хүн тэрийг олж хардаг. Тэгэхээр чи 10 нүдтэй байгаад ч чамд сэтгэл нь ухаан нь бүрлдээг бол чи хизээш тэр нэг нүдний төлөөч баярлах сэтгэл чамд төрөхгүй гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд тэрийг ойлгосноос хойш миний амьдрал бүр улам л баян болоод байгаа. Улам л баян, улам л нэг тийм би ч яасан баян хүн юм бэ гэж бодмоор. Тийм болохоор хэрвээ энэ бичлэгийг хэнийг үзвэл хэнийг надаас өөр хүн сонсвол би өөрөө ч магадгүй ирээдүйд энийг үзээд санаж магадгүй. Тэгвэл зүгээр сэтгэлээ бэлтгээ тий. Би тийм л юмтай болчвол амьдрал гоё болно гэх юм амьдрал байдгүй юм байл шүү дээ. Тийм юмтай болох хүртэл чиний сэтгэл бэлэн болох хэрэгтэй юм байлээ эхлээд. Чиний ухаан ч бэлэн болох хэрэгтэй юм байлээ шүү дээ. Би тэрийг бас их үнээрээ ойлгосон. Би ч Венад ирснийхаа дараа нэг айгүй том хүсэл мөрөөдөлтөд хүрчээд хүсэл мөрөөдөлтөд хүрээгүй байх үеэсээ баг аз жаргалтай болсон. Айгүй сонио. Тэг би амар гайхчихсан. Би яг ингээл тэрэнд л хүрчвэл аз жаргалтай болно. Тэгэл миний амьдрал янзын алаад үгүй гэсэн үе дээр ирчээд нөгөө алаад үгийгээд хүсдэг байсан хөөрхий нөгөө хажуу өрөө төрөсөлж исэн өдөр болгоо ролтой идээд яаж бүр ингээд яаж би өнөөдөр хоолтой хонох вэ гэл тэгж бодож исэн. Тийм хинт ч хэлээгүй хэцүү юм уу дээсээ багац жагалтай болсон байсан. Энд ирснийхаа дараа хамаагүй илүү их юмтай болцсон байжээч. Тэгэл тэрийг их дараа нь ойлгосон доо. Амьдрал тэгээ сайхан юм дөө. Тэнэгтгэн ч сайхан, ухаажхан ч сайхан. Тэр болгоно ингээд хуваалцаад байж ах ч бас сайхан гэж.